боловсросоо телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний алсын зайн сургалт. Сайн мэцхан үзэгчдээ Jet англи хэлний сургуулийн англи хэлний багш ихтгэр байна. Миний бие та бүхэндээ англи хэлний дунд чатны үгсийн сангийн нийт 12 хичээл заах байгаа. Тэгэхээр дэлгэцнээс та бүхэн нийтдээ ямар 12 хичээл үзэх болохыг харж байна. Feelings and emotions. Body movement. Health. Love and romance. Money. Mother and baby. Sport. Cars. Clothes. Words with multiple meanings. Beauty. University буюу ихтэй сургуультай холбоотой үг хэллэг үзэхнэ. Өнөөдрийнхөө хичээлээр бид үйл үгээс үүссэн ED болон ING төгсгөлтэй сэтгэл хөдлөл мэдрэхүй заасан үгс үсэх юм аа. За тэгэхээр сэтгэл хөдлөл мэдрэхүй заасан үгс гэдэг маань ерөнхийдөө how do you feel or how are you feeling буюу танд яг одоо ямар мэдрэмж төрж байна вэ гэсэн асуултанд хариулагддаг үгсийг хэлж байгаа. Жишээлх юм бол how do you feel? How do you feel? I am happy. I am sad. I am angry гэх мэтчлэн өөрийнхөө надад яг одоо ямар мэдрэмж төрж байна гэдгийг илэрхийлж байгаа үгс байгаа. За тэгвэл англи хэлэнд үйл үгс араасаа ED төгсгөл авч сэтгэл хөдлөл мэдрэхүй утга гаргаж болдог байгаа. Бидний хамгийн сайн мэддэг жишээ гэх юм бол tired гэдэг үг байна. Tired. За энэ маань tire буюу ядраах гэсэн үгнээс үүдэлтэй үг байгаа. Тэгэхээр өөрөө ядрах гэсэн утга гаргадаг тийм ээ. Тэгэхээр би ядарч байна гэх юм бол I am very tired гэх мэтчлэн. За мөн өөр уйдах буюу bored гэдэг үг байна. Bored. За би хүйдэж байна гэх юм бол I'm very bored. I'm very bored. За тэгэхээр эдгээр ED төгсгөл маань өнгөрсөн цагийн ED буюу sensing гэсэн утгатай нөхцөл бол биш байгаа. Ердөө л ED төгсгөл авснараа мэдрэмж заагаад өгч байна гэсэн үг. Надад яг одоо ямар мэдрэмж төрж байна, ямар сэтгэл хөдлөл илэрхийлж байна гэдгийг гаргаж өгнө гэсэн үг. За тэгвэл өнөөдрийнхөө шинээр үзэх 7 үгсийг бүгдээрээ дэлгэцнээс харцгаая. За эхний үгийг харъя. Дээрээ дагаад хэлээрэй. Annoyed. Annoyed. За энэ маань уурлах, ууртай байх гэсэн утгатай байгаа. Үйл үг биш. Тэмдэг нэрийн үргээр орж байгааг бүгдээрээ сайн санаарай. Ууралсан, би өчигдөр ууралсан, би өнгөрсөн 7 хоногт ууралсан гэсэн утга гаргаагүй. Яг одоо ууралж байна гэсэн үг байгаа шүү. Тэгэхээр тэмдэг нэрийн үргээр орж байгаа учраас ихэвчлэн to be үйл үгтэй зүг орж хэрэглэгддэг байгаа. Жишээлх юм бол I am very annoyed. He is very annoyed. They are annoyed гэх мэтчлэн to be үйл үгтэй зүг ашигладаг байгаа. Мөн эдгээр ED төгсгөлтэй үгсийг feel буюу мэдрэх гэсэн үгтэй зүг хэрэглэж болно. Жишээлх юм бол I am annoyed or I feel annoyed гэж хэлж болох нь. За ингээд дараач үгийг харцгаая. Confused. Confused. Confused гэдэг үг маань дудлах, толгой эргэх гэсэн утгатай байгаа. Тэгэхээр энэ маань бол толгой нь өвдөөд одоо толгой нь эргэж гин гэсэн утгаар ороагүй байгаа. Зүгээр альва зүйлийг ойлгохгүй, тийм учраас толгой нь эргээд нэг л одоо будлаад байна гэсэн үг байна. Жишээлх юм бол багш одоо самбар дээр хичээл зааж байна гэж бодъё. Хэрвээ ойлгохгүй байх юм бол teacher I'm very confused гэх мэтчлэн ашиглаж болох юм тийм. Багшаа би ойлгохгүй байна. Толгой эргээд байна гэсэн утгаар. За дараачийн үгийг бүгдээрээ харцгаая. Disappointed. Disappointed. Disappointed гэдэг үг маань сэтгэл гонсойх, урам хугарах гэсэн утгатай байгаа. Тэгэхээр миний их урам хугарч байна гэвэл бүгдээрээ I'm very disappointed гэж хэлэх нь тийм. Яг юунд урам хугарч байгаагаа хэлмээр байгаа бол disappointed with гэж яагаад хэлж болдог байгаа. Жишээлх юм бол чамд миний урам үнэхээр хугарч байна гэж хэлэх юм бол I'm disappointed with you гэж хэлэх юм. За дараачийн үгийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Embarrassed. Embarrassed. За энэ маань ичих гэсэн утгатай байгаа. Ерөнхийдөө shy буюу бидний мэдгээр shy буюу ичих гэсэн утгатай, ойролцоо утгатай.
За энэ үгний хувьд бол бүгдээрээ дуудлаган дээр сайн анхаараарай. Embarrassed буюу хоёр дахь үе дээр үргэлжлэлтэй байна тийм ээ. Embarrassed буюу хоёр дахь үе дээр уртаар хэлж өгөх нь байна. За тэгэхээр би ичж байна гэх юм бол бүгдээрээ мөн л адил I'm embarrassed. He is embarrassed. They are embarrassed гэж хэлэх нь. She is embarrassed гэх юм бол яг одоо л тэр хүнд ийм мэдрэмж төрж байна. Яг одоо л энэ хүнд эцсэн мэдрэмж төрж байна гэсэн үг байгаа шүү. За дараагийн үгийг дэлгэцнээс харцгаая. Excited. За excited гэдэг үг маань сэтгэл догдлох, сэтгэл хөөрөх, баярлах, маш их одоо аз жаргалтай байх гэсэн үг байгаа. Тэгэхээр маш их сэтгэл догдолж байна гэх юм бол I'm very excited гэж хэлэх нь тийм ээ. За дараагийн үгийг харцгаая. Exhausted. За энэ маань very tired буюу маш их ядрах, туйлдах гэсэн утгатай байгаа. Тэгэхээр би маш их ядарч байна. Туйлдж байна гэх юм бол I'm exhausted гэж хэлэх нь тийм ээ. За дараагийн үгийг харцгаая. Satisfied. За энэ маань сэтгэл хангалуун байх, аливаа зүйлд сэтгэл хангалуун байх гэсэн утгатай байгаа. Мөн л одоо мэдрэхүй заагаад өгч ин гэсэн үг те. Би амьдралдаа маш их сэтгэл хангалуун байдгаа гэх юм бол I'm satisfied with my life гэж хэлэх нь те. Тэгэхээр мөн аливаа зүйлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхэд бол satisfied with something гэж хэлэх нь байна. Үйл үгдээр ED нөхцөл авч үүссэн нийт 7 үгс үзлээ. Тэгэхээр эдгээр үгсээ чийдсэн байхаа гэдэгт найдаж байна. Тэгэхээр эдгээр 7 үгсээ бүгдээрээ хамтдаа шалгацгаая. How is he feeling? A. Excited. B. Exhausted. Тохирох хувилбараа сонгосон байх гэдэгт найдаж байна. Энэхүү зурган дээр их ядарч туйлдсан үний царай харагдаж байна. Тийм учраас би үйлбэр буюу exhausted гэдэг үгийг авах нь байна. Дараагийн зургийг харцгаая. How is he feeling? A. Satisfied. B. Annoyed. За зөв үйлбэрээ сонгосон байхаа бүгдээрээ. Тэгэхээр энэхүү зурган дээр бол тийм аз жаргалтай, баяртай хүний дүр зураг харагдаж байна. Тийм учраас сэтгэл хангалуун буюу satisfied гэдэг хувилбар зөв байх нэ. За маш сайн байна. Дараагийн зургийг харцгаая. How is he feeling? A. Embarrassed. B. Disappointed. За тэгэхээр энэ дээр бол их ичингүрсэн хүний дүрс харагдаж байна тийм ээ. Тийм учраас ичих буюу embarrassed гэдэг үг зөв байх нэ. Дараагийн зургийг хамтдаа харцгаая. How is he feeling? A. Satisfied. B. Confused. Тэгэхээр энэ зурган дээр бол их л ойлгохгүй байгаа дүр зураг харагдаж байна. Тийм учраас би үйлбэр буюу confused гэдэг үг маань зөв байх нь. За ингээд бүгдээрээ үйл үгдээр ED төсгөл авч үүссэн сэтгэл хөдлөл мэдрэхүй заасан нийт 7 үгс үзлээ. За тэгвэл эдгээр үгс маань ED төсгөл авч байгаа үгс маань бүгдээрээ мөн ING нөхцөл авч болдог байгаа. Гэхдээ утгын хувьд мэдээж ялгаатай тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ өөрсдийнхөө мэддэг хамгийн энгийн үгдээр жишээ авцгаая. За дэлгэцэн дээр гарч буй өгүүлбэрийг хамтдаа харцгаая. Туя is bored. And Туя is boring. За энэ дээр бол эхнийх нь bored, дараачих нь boring гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ хичээлийн эхлэлд хэлсэн байгаа үйл үгээс үүссэн одоо сэтгэл хөдлөл илэрхийлсэн үгс гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол үйл үг маань bore буюу уйдах гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр энэхүү үйл үгдээр ED төсгөл авахаар бидний үтсэнчлэн тухайн энэ агшинд надад уйдсан мэдрэмж төрж байна буюу мэдрэмж сэтгэл хөдлөл заагаад өгч ин гэсэн үг. Харин ING нөхцөл авах юм бол энэ маань уйдгартай буюу тухайн хүн юм уу тухайн зүйлийнхаа байнгын тогтмол хэв шинж чанарыг нь илэрхийлээд өгдөг байгаа. Тэгэхээр Туя is bored гэхээр яг одоо л туя уйдсан байгаа. Харин Туя is boring гэх юм бол туя угийн л уйдгартай хүн, угийн л юм байдаг гэсэн санаа гаргаж байна тийм ээ. Тэгэхээр би яг одоо уйдж байна гэж хэлэх гэж байгаад I'm very boring гэх юм бол өөрийгөө одоо уйдгартай хүн гэж хэлчихэж байгаатай адилхан болчих юм тийм. Тийм учраас ED ING хоёрынхаа ялгааг бүгдээрээ сайн гаргах юм байна. За одоо бүгдээрээ өнөөдрийн үтсэн 7 үгс дээрээ жишээгээ дэлгэрүүлэн үзцгээе. Дэлгэцэн дээр гарч буй үгстэй анхаарлаа хандуулаарай. За эхний үг. Annoying and annoyed.
annoying and annoyed. За энэ маань уурлах ууртай байх гэсэн утгатай байгаа. Харин annoying болохоор уур хүргэм ядаргаатай гэсэн утга гаргацдаг байгаа. Тэгэхээр гол үйл үг маань annoy буюу уурлуулах гэсэн утгатай байгаа. Тэгэхээр уурлуулах гэдэг үгнээс л ууралсан мөн уур хүргэм ядаргаатай гэсэн хоёр өөр утга гарч байна. Жишээлх юм бол my neighbor is very annoying. My neighbor is very annoying. Neighbor гэдэг маань хөрш гэсэн утгатай байгаа. Тэгэхээр манай хөрш үнэхээр одоо ууртай байна гэсэн үг бол биш тийм ээ. Манай хөрш үнэхээр одоо уур хүргэм ядаргаатай гэсэн утгаар орж байна. Харин my neighbor is annoyed гэх юм бол одоо хөрш маань ууралцсан байна гэд тухайн энэ лагшных нь мэдрэмжийг хэлж байна гэсэн үг. За мөн бүгдээрээ нэг зүйлийг анзаараарай. Энэ дээр гарч буй ing нөхцөл бол яг одоо болж байгаа ингэж байна, тэгэж байна, бичиж байна, уншиж байна гэсэн утгатай адилхан утгыг бол илэрхийлэхгүй зөвхөн тэмдэг нэрийн утга гаргаж байгааг сайн ойлгоорой. За дараачихаа үгийг харцгаая. Embarrassed and embarrassing. Embarrassed and embarrassing. За энэ дээр бол гол үйл үг маань embarrass буюу ичээх гэсэн утгатай байгаа. Ичээх. Тэгэхээр энэ ичээх гэдэг үгнээс л хоёр өөр утгатай үг үүсэж байна гэсэн үг. Embarrass гэдэг маань бидний мэдэж байгаачлан ичиж байна гэсэн үг те, ичиж байна. Embarrassing гэх юм бол ичмээр, ичхүүртэй гэсэн утга гаргаад өгч байна гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ өөрсдөө би маш их ичиж байна гэж хэлэх гэж байгаад I'm embarrassing гэж хэлчих юм бол би өөрөө ичмээр хүн, би өөрөө ичхүүртэй хүн гэсэн утга гаргах чинь тийм ээ. Дараагийн үг satisfied and satisfying. Satisfied and satisfying. Тэгэхээр энэ дээр бол бидний гол үйл үг маань satisfy буюу сэтгэл ханамж өгөх гэсэн утгатай үйл үг байгаа. За тэгвэл satisfied гэх юм бол мэдээж миний сэтгэл хангалуун байна, миний сэтгэл дүүрэн байна гэсэн утгаар орж байна. Харин satisfying гэх юм бол одоо сэтгэл ханамж өгөхүйц тийм сайхан, very nice гэсэн утга гаргадаг байгаа. Satisfying life гэж хэлж болох нь. Satisfying life. За энэ маань бол үнэхээр надад сэтгэл ханамжийг өгсөн сайхан амьдрал гэсэн утгаар орж байна тийм ээ. За ингээд бүгдээрээ үйл үг дээр ed болон ing төгсгөл авч хэрхэн сэтгэл хөдлөл мэдрэхүй заасан тэмдэг нэр зүүсгэж болтгийг хамтдаа үзлээ. Тэгэхээр мөн та бүхэн ed ing хоёрын ялгааг сайтар гаргасан байхаа гэдэгт найдаж байна. Тэгэхээр ерөнхийд нь ингээд харах юм бол ed-гээр төгссөн эдгээр тэмдэг нэрсийг хвчлэн хүн дээр хэрэглэн гэсэн үг. За хүн юм уу? За зарим тохиолдолд амьтан бас байж болно, тийм ээ. Тэгэхээр амьгүй зүйл дээр бүгдээ school is very excited гэдэг ч юм уу. Амьгүй зүйл дээр ed авчих юм бол тухайн зүйл маань өөрөө тийм хүн шиг болчихж байна. Буруу болчихж байна гэсэн үг тийм учраас зөвхөн хүн дээр хэрэглэх нь байна. Харин ing-аар төгссөн энэхүү үгсийг хүнч бай, эд зүйлч бай бүгдэн дээр нь ашиглаж болно. Гол нь утгын хувьд маш том ялгаатай болох нь шүү. За ингээд бүгдээрээ дэлгэцэн дээр гарсан байгаа өгүүлбэрт ed болон ing төгсгөлтэй үгсийн аль нь орохыг сонгоорой. За эхний өгүүлбэрийг бүгдээрээ хамтдаа уншицгаая. I am not with the way he cut my hair. I am not with the way he cut my hair. A. Satisfying. B. Satisfied. За бүгдээрээ хөлбраа сонгосон байх. Тэгэхээр үйлбэрийнхаа эхлээд бүгдээрээ утгыг сайтар харах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүн өсчөнд очсон байх нь байна. Тэгэхээр өсчөнд очтол өснийхаа засалтанд сэтгэл хангалуун бус байсан гэсэн утгаар хэлэх гээд байна тийм ээ. Тийм учраас миний өөрийн мэдрэхүй надад яг одоо ийм мэдрэмж төрж байгаа учраас ed буюу satisfied гэдэг хөлбөр маань зөв байсан байх нэ. За маш сайн байна. The children were so when we told them we were going to Disneyland. A. Excited. B. Exciting. За зөв хөлбөрөө сонгосон байхаа гэдэгт найдаж байна. За энэ өгүүлбэрийн утгыг харах юм бол хүүхдүүдэд тийм ээ Disneyland руу явнаа гэж хэлэхэд тэд нар маш их баярлсан гэж хэлэх гээд байна. Тийм учраас A хөлбөр буюу excited гэдэг хөлбөр маань зөв байх нэ. За сайн байна. Дараачихаа өгүүлбэрийг хамтдаа харъя. Yesterday, when I was singing in a song competition, I forgot the lyrics. That moment was so A. Embarrassed. B. Embarrassing. За, өгүүлбэрийнхаа утгыг сайтар уншаад тохирох үгийг сонгоорой.
За хамтдаа харцгаая. Одоо song competition гэдэг маань дууны тэмцээнийг хэлж байна. Тэгэхээр дууны тэмцээнд одоо дуулсан оролцсон байх нь тийм ээ. Тэгээд lyrics буюу дууныхаа үгийг нь одоо мартчихсан. That moment буюу тэр мөч тухайн тэр агшин ичгүүртэй байсан гэсэн утгаар орж байна. Тийм учраас би үлбэр буюу embarrassing гэдэг үг маань зөв байх нэ. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ үйл үгдээр ED болон ING нөхцөл авч хэрхэн мэдрэхүй сэтгэл хөдлөл илэрхийлсэн үгс үүсгэж болдгийг хамтдаа үзлээ. За тэгвэл ED нөхцөлийг бүгдээрээ тухайн мөчөд ямар мэдрэмж төрж байгаагаа илэрхийлэхэд ашигладаг байх нь байна. Харин ING нөхцөлийг тухайн хүн юм уу тухайн зүйлийн байнгын тогтмол хэв шин чанарыг илэрхийлэхэд ашигладаг юм байна. За ингээд бүгдээрээ нэгэн ярилцлагыг хамтдаа үзцгээе. Hi guys, thanks for watching our TV English lesson. Now we are here in the center of UB, and as you can see there are many tourists or foreigners here. And we're going to ask them some questions related to today's lesson. Could you please tell us about the time you were really excited? Well, one of the times I'm really excited is the time here in Mongolia. It's a beautiful country. We've been here for a little more than 2 weeks. We spent the days in the countryside with a nomad family. It was just beautiful people and really exciting. Time I was really excited was when I got accepted to college. What makes you annoyed most? Well, I'm European, and for me, people being late, that's something that annoys me very much. For me, it's time, and then people have to be there on time. How many countries have you been to so far? Okay, I think I've been to about 7 countries. Yeah. Oh, that's a difficult question. I would say about 60, 70 countries. I've traveled a lot all my life. Always save money and then travel again. I love traveling. Which one has been the most satisfying journey? Well, Mongolia, I've been here 8 years, so that's definitely been really exciting. I love it. And the Philippines, the people were very polite, very nice. Mongolia is one of my favorites. But there are also other interests. It's difficult to compare them because one country has this better point and the other one this one. But so far I love Mongolia very much. Also New Zealand, for example, is very beautiful as well. Thank you so much. За ингээд Дун чатны үгсийн сангийн 1-р хичээл дээр хамтдаа байж хамтдаа суралцсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа хичээлээр дахин уулзтлаа түр баяртай. Thank you for your attention. See you next time. JET англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэл дээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсэлт авч эхэллээ. JET School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. JET School of English.